Баярын дугаартайгаа та бүхэндээ баярлалаа. Одоо зочдтой танилцуулъя. Бидний өнөөдрийн зочдоор Kids of the World 2026 тэмцээний мини мисс төрлийн тэргүү мисс цэцэн, Kids of the World 2026 тэмцээний тэргүү мистер Чингүн ах. Тэгээд Miss Universe Petit 2026 тэмцээний дэд байрны мисс номер эрдэн маань хүрэлцэн ирсэн байна. За, сайн байцгаана уу? Баярын мэнд хүргэе. Баярын арж тэмдэглэх гэж байна. За баярлалаа. Та хоёр ч гэсэн хүүхдийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. За би өнөөдөр бол гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэнэ. Тэгээд одоо удахгүй 18 нас 17 нас хүрсэн байна. Тэгээд одоо тэгээд намин ямар ч гэсэн өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ дүүтэйгээ тэгээд гэр бүлэрээ гадуурл тэмдэглэнэ. За Чингү ах маань. За би их төвөгтэй. Би гэр бүлийнхэнтэй мөн тэмдэглэнэ. Гэхдээ жил бүрийн 6 сарын 1-нд би гадуур гарч тэмцээн хайдаг. Бүжгийн тэмцээнээр оролцож ирнэ бол гоё нэг тийм 6 сарын 1 болонголт хүүхдүүд хөгжөөсөн бүжгийн тэмцээн болдог хаасаагүй тэрүүгээр би өөрөө оролцож ер нь бол зугаацдаг гэх юм уу. Тэр аваараа зугаалж агаад гэр бүлийнхэнтэй цагийн өнгөрөөж аваад хардаг дөө. За одоо манай цэцэн маань. Намцгэн эдэн би 5 настай би асны суулын цэцэлд явдаг. Би манхунд аягланд явдаг. Тийм. Тийм. За. Зочид маань ингээ өөртөө танилцуулаач. За намайг Даваас руу огтой намын эрдэн гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 9-р сургуулийн 11А ингэж суралцдаг. Тэгээд одоо 17 настай. Мандухай Kids агентлагт яваад одоо 2 дахь жилдээ суралцж байгаа. За. Сайн байна уу? Намайг Очир бүрийн Чингүн гэдэг. Би 102 дугаар сургуулийн 8Б ингэ суралцдаг. Одоогийн байдлаар ширтэй 14 настай би. Тэгээд Мандухай Kids агентлагт явж жил орчим болж байна. Цэцэн маань өөрийгөө танилцуулаарай. Сайн байна уу? Намцгэн эдэн би 5 настай би асны сууланд явдаг. Би тэгээд манхунд явдаг. Тийм. Хаана яаж амжилтаа гаргаснаагаа яриач. Энүүгээр айгүй олон шагналууд те шагналынхаа тухай. За бид 3 сая Индонез улсын Бали арал дээр зохион байгуулагдсан. Манай хоёр дүү маань болохоор Kids of the World 2026 тэмцээн. Би болохоор Miss Teenager Universe 2026 тэмцээнийхаа бити төрөл наснд нь оролцоод маш сайн амжилт гаргаад ирсэн. Тэгээ миний хувьд болохоор тэмцээн маань ер нь бол 5-аас 6 хоног үргэлжилдэг. Тэгээ ер нь бол 5 настай бэлчраас 18, 20 настай хүүхэд одоо ингээ 2 тэмцээн 2 тустай газар, нэг газар мөртлөө 2 тустай газар зохион байгуулагдаж байгаа. Тэгээд бүгд ингээ өглөөнөөс ахуулаад орой үртэл ингээд үйл ажиллагаатай тэгээд маш олон нөгөө зүйл болдог. Насны ангиллалтай. Тэгээд тэр насны ангилалт дондоо 2 газар гэж хэлсэн. Нэг газар 2 өөр тустай тэмцээн болж байгаа. Нэг арай жоохон дээшээ насны нөгөөх нь хүүхдүүд гэсэн насны одоо Kids of the World нөгөөх нь Miss Teenager гэж орж ирж байгаа. Тэгээд манай нэмэр дэгч маань Miss Teenager дээр Teenager тэмцээнийхаа Petit насны ангиллал дээр юу яасан? 2 дахь байранд орсон. Ер нь бол first runner up шагналыг хүртсэн. Би бол өөрийнхөө насны хамгийн шилдэг бөгөөд тэр тэмцээнийхээ хамгийн шилдэг мистерээр шалгарсан. Манай цэцэн маань юугаар шалгарлаа? Винер болсон шүү дээ. Одоо нэг хамгийн литл мини насандаа ялагч нь буюу винер болсон. Тэгэхээр одоо ингээд 3-аас ингээд 5 насны ингээд олон улсын хүүхдүүд дундаа өрсөлдөөд ингээд бүхэл бүтэн Grand Prix гэсэн авсан юм тийм. За. Одоо та нар ингээд Kids of the World тэгээд Miss Universe-гээ 2 тэмцээнд оролцсон юм байна шүү дээ. Тэгээд тэр 2 тэмцээнийх нь ялгаа нь юу юм бол? Одоо бид болохоор арай нөгөө нэг том одоо илүү бүр ингээд Miss одоо нөгөө би болохоор одоо Petit насан дээр болохоор ер нь бол илүү чөлөөтэй одоо том хүрээлэлтэй айгу ер нь бол тим тэмцээн болдог. Тэгээд одоо хувцлал одоо нөгөө бүх юм айгу нээлттэй одоо тэмцээн маань үргэлжилдэг. За тэгээд дүүнрийнхаа маань болохоор
Юу гэж тайлбарлах вэ? Miss Teenage Universe маань одоо 50 орчим улсын хүрээлэлтэй байдаг. Kiss of the World тэмцээн маань ер нь бол 33 орчим улс оролцдог. Энэ жил хамгийн анхны 33 дахь улс болж Монгол улс оролцсон байгаа. Тийм өстой гоё үйл явдал тохиолсон байна тий. Гоё. Аюу гоё. Тэгээд бүхэлдээ ингээд тугааны мөсөн гэхэр чи маш том амжилт. Тэгээд анх удаага явж байгаа хэрнээ ингээд ийм том шагналуудыг ингээд хүртсэн гэхээр маш мундаг оролцож ирсэн байна. Тэгээ бүгдээрэнд баяр хүргэе. Баярлалаа. Та ер нь чөлөө цагаараа юу их дуртай вэ? Чөлөө цаг гэвэл их олон зүйл байгаа. Би бол өөрөө гадуур явж байхдаа бол гадуур ээж автагаа машин дээр явж байхдаа бол их дуулдаг. Өөрөө дууц сонирхолтой ч гэсэн хоолоо өрдөг юм л та. Гэхдээ ингээ өөр ингэсэн сонирхол байна. Дуулаа явж идэг. Гэхдээ ихэнхдээ бол бүжиглэх дуртай. Би өөрөө нэг бүжгээр олон улс руу тэмцээнээр явж байсан. Тэгээд их олон чаналлуудыг хүртчихсэн болохоор бүжиглэх дуртай. Манай том хоббинуудын нэг маань бүжиглэх байгаа. За одоо цэцэн маань. Чөлөө цагаар. Би чөлөө цагаа ажтуудаа би асны зэчилд явдаг. Тэгээд амлтуудаа би мандахад явдаг. Мандахад явд юм уу? За. Миний хувьд болохоор чөлөөт цаг хобби гэвэл айгүй олон зүйл байгаа. Гэтэ бас загвараараа хичээл хоббилохоос гадна бүжгээр хичээлдэг. Латин Америкаар хичээлээд одоо жил гарan болж байна. Тэгээ ер нь бол ихэнх цаг нь ер нь бол тэмцээний бэлтгэл тэгээд одоо ингээд хичээл сургууль тэгээд ерөнхийдөө дандаа тэмцээний бэлтгэлүүд гээл ер нь бол их л загвуул гэдэг л та. Тэгээд та болохоор ингээд Вьетнам улсад ингээд моделийн төрлөөр дизайнерын хувцсыг амьлуулдаг гэсэн. Тэгээд та ингээд модель чиглэл нь гоё уу эсвэл мисс төрлөөр ингээд өөрийгөө харуулах нь гоё уу? Анх би орж байхдаа модель чиглэл руугаа нөгөө фэшн загвар одоо нөгөө хүний дизайнерын хувцсыг амьлуулах чиглэлээр анх ихэлсэн суурь маань бол модельээр тавигдсан. Тэгээд анх бол өөрийгөө модель тал руу явна гэж боддог байсан мөртлөө одоо өөрчлөгдсөн. Сая миссийн анх удаагийнхаа тэмцээнд яваад ер нь бол би 2 миссийн тэмцээнд явсан. Тэгээд эхний тэмцээндээ яваад шууд ингээд мисс гэдэг хүн ямар гоё юм бэ. Тэгээд амар өөрийгөө ингээд маш зөв авч явдаг. Тэгээ харилцаа хандлага өөрийгөө маш гоё зөвөр бусдад илэрхийлж чаддığım гэдэг ер нь бол бусдад аягүй гоё үлгэр жишээ өгөхөөр санагдсан модельээс илүү. Тэгээ ер нь л одоо миссийн чиглэлээр явна гэж бодож байгаа. Зэ. Чи 5 настай гэсэн тий. Тий. Энэ тэмцээнд яваа сэтгэл ямар байсан? Яг хэцүү юм нь юу байсан? Хэцүү палад явт хэцүү байсан. Ямар найзуудтай болсон юм? Найзуудтай найзсан. За та гурав маань ингээд одоо ингээд тэмцээд яваад ирсэн сэтгэл нь ямар байна? Тэг юу сурч мэдэж авсан? Тэмцээнд явж ирсэн сэтгэл бүр маш өндөр. Би тэгээд энэ тэмцээн маань өөрөө ингээд 10 хэдэн жил одоо дараалж явж байгаа юм билэ. Тэгээд одоо тийнейжер насндаа айгүй маш том тэмцээн. Тэгээд энэ том тэмцээнд Монгол улсаа төлөөлөөд тэгээд ингээд бас дүүнэртэйгээ оролцоод ирсэндээ бүр амар баяртайгаа энэ бол магтшгүй том дурсамжуудын нэг болсон. Тэгээд дээрэс нь маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Маш том сурамж тэгээд дээрэс нь одоо ингээд маш олон гоё найз нөхөдтэй болоод ер нь бол мартагдчихгүй сайхан л ирсэндээ бүр сэтгэл бол бүр үгээр хэлхий аргагүй гоё байгаа. Миний хувьд сэтгэл хөдлөл бол маш өндөр байгаа. Яагаад гэвэл миний анхны мистерийн тэмцээн энэ удаад бол өөртөө итгэлтэй оролцсон. Гэтэ бол бас гэж нэг өөрийнхөө хэмжээ мэдж байгаа юм хэсэг хүний сэтгэл зүй байдаг та тий. За энэ дээр яах вэ гэсэн сэтгэл зүйдэр би яаж явах та их л хизээ орсон. Гэхдээ хамгийн гоё юу гэнэ сандарна гэж байхгүй. Би нэг сандраагүй. Гэхдээ сандарсан гэж. Тэгээд энэ хоёр талтай байсан. Тийм нэг хальт нэг байж захтаа сандарч яснаа. Яг гараад ирэхдээ ингээ сандрахаар болчдөг. Тайзан дээр би сандрахаар. Миний нэг анхны бас тайзан дээр гараад нэг тиймэрдүү үйл явдал тохиолж ирсэн. Тий, тайзны ард их сандарчаа, тайзан дээр гарахаар сандрахаар болоод буцаж гарч ирээ сандраа. Тэгэж байсан. Энэ тэмцээний сэтгэл хөдлөл бол маш өндөр байна. За цэцэн маань. Зэ. Чи том бол ямар хүн болох вэ? Эмч. За та хоёр маань том болоод ямар хүн болох юм бол ирээдүйн мэргэжлээ сонгосноо. За би эхлэе дөө.
Би том болоод олон чиглэлээр явна. Би бүжигчин, жүжигчин, модель зэрэглэлээр явна гэж бодож байгаа. Өөрийгөө бол модель гэжтэй мистер зэрэглэлээр явна гэж бодож байгаа. Бүжигчний хажууд жүжигчин, жүжигчний хажууд мистер хийгээд их гоё л болно гэж бодож байгаа. Би ингээд багаасаа ингээд урлагт ингээд бүр маш их хайртай. Тэгээд тэрний хаач дагав урлагийн тэгээд тэмцээн наадам тэгээд өөрийгөө бүхий л талаар нь хөгжүүлж ирсэн. Тэгээд яг одоо яг багаасаа хүссэн ганц мэргэжил би жүжигчин болохыг хүсдэг. Тэгээд одоо жүжигчин мэргэжилтэй одоо болно гэж бодож байгаа. Дараа жил би төгснө. Тэгээ миний мөрөөдөл гэвэл бас жүжигчний мэргэжлэрээ бүр Холливуд дэлхийд гарах бүр том зорилготой. Цэцээ. Чи том болоо эмч болно гэсэн шүү дээ. Яагаад эмч болох юм? Манай цаанад эмч болоо гэсэн. Сүдэмчин бол сүдэмжүүлдэг. Эмч болох юм бол хүний сайн эмч болох юм бол хүний эртээ хийж болдог. Таны үс чинь одоо айгүй гоё уурс намирсан байгаад байгаа штэ. Тэгээд одоо энэ үсээ яаж ургуулдаг бол хэдэн жил ургуулсан. Тэгээд яг ямар шампунь хэрэглэдэг хэлээд өгөөч. Тэгээд хэдгээр удаа ургуулж байгаа гэх юм бол нэг одоо 3-аас орчим жил болж байна. Үсийг ургуулаа 3-аас орчим жил болж байна. Тэгээд шампунь гэж бол яриад деталь руу бол яриад хэрэггүй байх гэж бол бодож байна. Их амар онцгой бол биш. Тэгээд энэ бол гэтээ миний сонирхлын ургалт. Би өөрөө бүжгэлдэг болохоор бүжиглэхэд нэг Монгол бүжгэлдэг би өөрөө. Тэгээ Монгол бүжиглэхэд ингээд монголчууд ч эртнээс ирсэн уламжлалтай. Тэр уламжлалт нь миний урт ус бас тохидог болохоор нэг өөрт нэг хэрэгтэйгээр үүдээд тэгээ бас багасаа их урт устай хайртай байсан болохоор урт усээ оруулж байгаа. Би бүр анх чингүүний үсийг харчаад бүр амар гэтээ амар гоёор харж ирсэн байхгүй юу. Өөрт нь ингээд амар гоё зогцсон. Тэгээд бүр айгүй кул харагддаг үстэй. Тэгээд амар гоё ирүүл харагддаг байхгүй юу. Тэгээд би бас урт устай байхгүй юу. Тэгээд баг чингүүнээс бас үсний бас зүйлгээ маарч юм шиг айгүй нэг тийм бас ярьжсэн үсний талаар. За одоо цэцэнгээс асуулт асууя. За цэцэн маань одоо Polo-тэй ингээ Grand Prix гэдэг маш том хамгийн том титмийг авсан байгаа штэ. Тэгэхээр яг тэр титэм ахуйд ямар сэтгэгдэл авсан бэ? Гоё. Титэм автаа гоё дэг. Нэг юун гоё байсан бол? Титэм автаа нэг гоё байсан. Шанал автаа бас гоё байсан. За одоо ингэж амжилт бүхний ард ямар нэгэн багажтай чиглүүлэх хүн гэж байдаг. Тэгээ та нарын хувьд хэн байсан бэ? Манай Мантухай агентлаг ер нь бол тэр чигтээ. Тэгээд манай инх болоор агш захирал маань ер нь бол бид эдийг бол маш их дэмждэг. Тэгээд ер нь бол бэлтгэлийг бүр маш сайн хангадаг. Тэгээд давхар эцэг эхчүүд манаас маш их арын халбанд тусалсан. Ер нь бол бидэд ганцаараа хувцас зүг одоо ер нь бол ганцаараа өөрсдөө бэлдээд байна гэж ер нь бол байхгүй штэ. Ард тийм мундаг хүмүүс байсны ачаар бидэд бас одоо ингээд илүү сайн байсан болов гэж бодчих. За тэгээд миний хувьд бол бас манай Мантухай агентлагийн захирал багш инх болор багш маань мэдээж бас миний ард байдаг манай ээж аав тэгээд болон манай бүжгийн багш Монголын сонгоо хийж өгч Шагтрын одон таяа гээд хүмүүс хичээний гээд их миний ард бол агентлаг болон манай эцэг манай багш нар бүгдээрээ ард манай их тус хөргөж байсан. Тий. За манай цэцэн ингээд чи одоо ингээ ямар нэгэн амжилт гаргана штэ. Тэгэхэд амжилтын чард ямар нэгэн хүн байсан уу? Тэр хүн нь хэн бэ? Мишель. Жижиг Мишель. Жижиг Мишель гэсэн юм уу? Марлана. Марлана юм уу? Ээж багш гэд хүмүүс байсан баг те? Тийм. Та нар энэ тэмцээнд явснараа юу ойлгосон бэ? За надраа сараад байна би хэлээ. Энэ тэмцээнд явснараа бол их одоо хүлээцтэй байдал мөн зэр төвчээр ер нь бол мис хүн ер нь бол ямар ч хүнд хэрэгтэй. Тэгээд тэрийг нэг төвчээрээр хүлээгээд миний хүлээцтэй авч явах нь бол их чухал гэдэг бол би ойлгосон байгаа. Миний хувьд бол. Нийтдээ энэ тэмцээнд орсноор чи юу ойлгосон бэ?
Алхах уу? Өөр юу ойлгосон? Үндэсний дэлгэр бас алгахгүйсэн. Намаа юу ойлгосон? Тэгэл одоо бидэд одоо ингээд тайзан дээр гарахаасаа өмнө нэлээд хэдэн цагийн өмнө бэлэн болоо тайзныхаа нь хүлээдэг. Тэгээд өндөр өсгийтэй, хүн тууцтай, тэгээд нүүр бүтэл үс гэзгээгээд маш олон цаг үлэн хамгийн чухал ойлгосон хүний төсвөр тичээр хүлээцтэй байдал ер нь бол бүр илүү сайн ойлгоод ирсэн гэх юм уу? Энээс өмнө ч гэсэн тэмцээнүүд дордог байсан болохоор ерөнхий ийм байдгийг мэддэг ч гэсэн бас нэг нь л том зүйлийг ойлгоод сурч мэдээл авсан да. Зөвхөн 6 сарын 1-нд авч исэн хамгийн мартагдахгүй бэлэг чи юу вэ? Мартагдашгүй бэлэг гэвэл би өөрөө ингээд багтаа мууртай байсан. Тэр муур маань ингээд 6 сарын 1-нд надад бэлэг болж ирж байсан. Тэр бол миний мартагдашгүй бэлэг гэж бол хэлнэ. Хамгийн анхны өөрийн гэсэн амтантай болж яхад нэг тэжээвэр амтантай болж яхад мартагдашгүй бэлэг бол муур болж байсан. Хамгийн мартагдашгүй бэлэг чинь яг ямар бэлэг вэ? Барби. Барби бэлэгсэн юм уу? Тэгээ Барбигаар гой тоглосноо нэ энэ. Тэ надад зөвнө Барби байсан. За. За миний болохоор ингээд би багадаа ингээ амар их дугуй ундаг байсан аахгүй. Гэхдээ өөрийн гэсэн дугуй байдггүй. Тэгээд ингээ найзуудынхаа дугуйг унаад ал байдаг байсан. Тэгээд 6 сарын 1-нд би бүр дугуйны хүслэн мөрөөдөлтэй болсон. Зүгээр дугуйл авч ивэл бараг миний хүсэл шиг болсон байсан аахгүй тухайд. Тэгээд 6 сарын 1-нд намайг өглөө босоод ирсэн чинь миний ингээд орны урд дугуй байжсэн. Тэгээд тэр ингээд би бүр ингээд баярлаа. Тэгээд аав ээж надад ингээд 6 сарын 1-ний хүүхдийн баяр бол тэгэж амар гоё ягаан өнгөтэй ингээд дугуй урд ингээд тавьсан байсан. Тэгээд тэр нь одоо бодоод байхна хамгийн гоё мартагдшгүй бас гоё бэлэг юм байна гэж бодож байна. Та хоёрын хувьд хамгийн гоё мартагдшгүй бэлэг чинь юу ийсэн гэж бодож байна? Мартагдашгүй бэлэг бол Гоё дурсамжтай. Надаа яг ингээд дурсамжтай ингээд мартагдашгүй бэлэг гэх юм бол маш олон байгаа. Миний сэтгэл зүрхт ингээд байдаг. Гэхдээ яг ингээд өөр бэлэг авах гойч гэсэн ингээд хүүхдүүдэд ингээд бэлэг олж тэг хүүхдүүдэд гоё ингээд тайзанд гарч тоглолт үзүүлэх нь хамгийн гоё ингээд хүүхдэд барьсан бэлэг хамгийн мартагдашгүй баяр гэж би бодож байна. Баяр гоё. Таван баярлаа. Минийх баг ялгаагүй дээ адилхан. Адилхан тий. Манай хоёр манаас мис модель хийдэж штэ бас тий. Тий. Одоо 6 сарын 1-нд манай Мантухай агентлагийн хүүхдийн баярын тоглолт болно. Та хоёр мань оролцсон уу? Би оролцсон. Би дуугаар оролцсон гэж бодож байгаа. Тий. Би ч дуугаар оролцсон. Би хоёр чинь ингээд тус тустай дуутай. Би ч бас дутхгүй дуутай алнаа. Багшаараа зохиолгоно гэж бодож байгаа. Одоо ингээд нэвтрүүлгийн зочдтой гарын бэлгээ бэлгэлье. Цэцээ. Чанд бэлэг авахгүй юу? Гоё. Тэр их гоё юм. Баг. Яагаад баг юм? За баярлаа. Хүүхдийн баярын дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн минь сайхан баярлаарай.